За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр би та бүхэнд нэгэн зүйлийг сануулгах хэрэгтэй. Өнөөдрөөс эхлээд дэлхийд дахинд бомбын нэр нь эхэлж байгаа. Энэ бол их болсон 6 зүйлийн 6 дахь нь эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол их Монгол улсын 6 дахь хаанчлал эхэлсэн. Нэг нь Бат хааных баруун зүгт, нөгөөх нь дорн зүгт Өгөөдө хааных мэдээж түүний үргэлжлэлд их Монголын 6 дахь хаан Хувлаа хаанчлал эхэлсэн цаг үе бүгдээрээ энэ бомбын эрэнд эхэлжээ. Гэхдээ энэхүү бомбын эрен хэрхэн яаж эхэлдэг болохыг 1170 оны бар жил танилцуулсан байдаг. Одоо оны бар жил, цагаан бар жил. Тэгэхээр нэг үг байдаг л дээ, цас туулын цагаан бар одоо эцтэй талын хар шоргоолжинд баригдана гэдэг үйл явдлыг 1160 оноос одоо хэрэгжүүлж эхэлсэн нь 1260 оноос. Ердөө 90 жилийн дараа 1170 онд эхэлсэн үйл хэрэг аль хэдийн Гиттийн нутагт шилжин одсон байдаг. Тэгэхээр 1170 оноос 1260 оны хооронд болж байгаа үйл явдал бол яг л энэ өвлийн наран тэнцлээс хаврын наран тэнцлийн хооронд болж байгаа 90 хоногийн үйл явдал 90 жилийн үйл явдалтай ижилхэн нь 9 тоотын 10 давхарга соёл иргэншил явагдсан болохыг баталдаг. Тэгэхээр энэ бол ерөөсө шуудхан хэлэхэд Зүч хааны үйл хэргийг эхлүүлсэн байршлаас Зүч хааны төрсөн нутаг Зүч хааны үйл хэргийг эхлүүлсэн байршлаас Хувлаа хааны үйл хэргийг хэрэгжүүлэх байршил хооронд 10 соёлын давхарга байгаа гэсэн үг. 10 соёлын давхарга. Тэгвэл мөн түнчлэн Зүч хааны төрсөн нутгийн байршлаас Америк нэгдсэн улсын дээд нуурын байршил хүртэлх газар зүйн байрлалд 144 соёлын давхарга илэрч танигдсан байдаг. Тийм болохоор чухамгүй яах гэж өнөөдөр Америк нэгдсэн улсын нутагт дээд нуур хэмээх газар зүйн байршлал байдаг вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол Тэмүүжин Чингис хаан түүний өр хойцсыг дэлхийн талыг эзэлсэн гэж яриад байгаа нь буруу. Тэд дэлхийг бүхэлд нь эзэлсэн. Бүхэлд нь эзэлсэн ийм үйл хэргийн явц тодорхойлогддог. Яагаад бүхэлд нь гэхээр чухамгүй Тэмүүжин Чингис хаан 1170 оноос 1204 оны хооронд дотоодын дайсантай тэмцэх үйл ажиллагааг явуулах зуур дорныг захирах үйл хэргийг өнөөдрийн Америк нэгдсэн улсын дээд нуур Апалачи хойг хүртэх газар зүйн байрлалд хэрэгжүүлсэн болж судалгаагаар тогтоогдож байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр маш амархан нэгэн дүгнэлт байгаа нь Кыргыз нуурын айсав Америк нэгдсэн улсын дээд нуурт зүүн эргээ баталгаажуулдаг. Зүүн эргээ. Тэгэхээр Увс аймгийн Наранболов сумын нутгаас Америк нэгдсэн улсын дээд нуур хүртэх газар зүйн байрлал 144 нь соёлын давхраг тархан байрсан болох нь дорны соёл иргэншил буюу энэ зүүн гар дорх соёл иргэншил гэж хэлнэ. Тийм ээ, зүүн гар дорх. Тэгэхээр татар хатны асуултанд хариулсан хариултанд чухамгүй энэ хариулт байдаг нь татаруудыг хэн захирах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Татаруудыг хэн захирах вэ? Тэгэхээр татар гэдэг бол 3 хэмжээст
Харин тангууд гэх юм бол хоёр хэмжээс арга бэлэг хоёр л байдаг. Тэ. Тэгэхээр энэ татар хэмээх нь онцлог ялангуяа Өшт татар Тэмүүжин Чингис хааныг өнчрүүлсэн энэ процесс дахин түүний төр улсыг хэрхэн занлахийлэх бол энийг хэрхэн одоо зайлсхийх вэ гэдэг дотоодын асуудлыг шийдсэн явдал нь Америк нэгдсэн улсын нутаг дахь дээд нур хүртэлх газар зүйн байрлалд татарын олон өнгөт хувьсмал татарын соёл иргэншил тархсан бодохыг баталдаг. Энэ нь юу гэж байгаа юм гэхээр галгүй нэрний дараах үйл явдалд хамаарна гэсэн үг. Галгүй нэрэнд. Тэгэхээр галгүй нэрний үйл явдал бол чухамгүй Монгол орны нутгаас эхэлсэн галгүй нэрний дараах галтаа нэрний үйл хэрэг эхэлсэн яг одоо бидний амьдарч байгаа Улаанбаатар хотын ойролцоох бог дууданд шинжлэх ухаан тогтоогдоогүй хоёр идэхгүйч амьд сөнөөгүй хоёр галтууд байдаг. Мөн түнчлэн Монгол орнд шинжлэх ухаан танигдаагүй бүтэн тогоотой амьсгалдаг галтууд байдаг. Энэ бол би бүхний мэдэх тариатын орчмын галтуудыг би яриаггүй гэдгийг онцлох хэрэгтэй. Тэгэхээр би одоо та бүхэнд ямар асуудлыг тавих гэж байна уу гэхээр яг одоо бол бид хүндэтгэл гэж юу байх вэ? Хүндэтгэлтэй хандах гэж юу байх вэ гэдэг асуултанд одоо хандах шаардлага үүссэн. Яг одоо бол цагийн байдлаар гахаа цаг тохиож байна. Энэ бол 10 цаг гахаа цаг тохиож байна. Тэгэхээр та нарт яагаад ийм орой гахаа цагт хандаж байгаа юм бэ гэхээр та нарын соёл иргэншил гахаа цагт хамаарна. Баруун зүгийн соёл иргэншил нохой цагт хамаарна. Гахаа нохой хоёрыг хорж чадах, захирч чадах нь цаашид бар туулаа бух үнэ тоглыг захирах тэгжвэж нөгөө могон ирнийг захирах процесс явагдана. Тэгэхээр чухамгүй татарууд яг хаана оршин амьдардаг ямар хөө төр төрхтэй хүмүүс вэ гэдэг нь Монголын нууц тавчаад маш тодорхой дүрсэлсэн байдаг нь нартын шүтэн, хусдын шүтэн шүтдэг хүмүүс буюу модыг шүтдэг. Ялангуяа хус модыг шүтэх явдлыг болвол манжууд, мөн түнчлэн одоо Бурятын хамигнууд өлөө их одоо шүтдэг. Ягаад гэхээр хус модон дээр аянга буухгүй гэж үздэг. Ерөөдөл энэ Тэнгэрийн галын күч буудаггүй, усны галын күчийг дамжуулдаг гэдэг ойлголтоор ингэж явагддаг. Тэгэхээр би та нарт яг одоо Монголын цагаан сарыг дэлхийд дахинд тэмдэглэж эхлэх болсонтой холбогдуулж дараах зүйлийг санал болгож байгаа юм. Өнөөдөр маш олон хүн Монгол хүн байхыг эрмэлзэж байна. Монгол хүн байх тэр горим, зарчим, технологи, ёс суртахуун, этика, ёс зүй ямар байдгийг сонирхож байна. Тэгэхээр энэ сонирхон судлна гэдэг бол нэг асуудал. Эзэмшин мөрдөн гэдэг бол нөгөө асуудал. Тэгэхээр яг одоо бол бид нар Тэнгэрийн нүд нэгдсэний дараа Монголын цагаан сарыг хийдэг асуудлыг дэлхийд дахин танилцуулах гэж байна. Та нар бол Тэнгэрийн нүд хаалттай байхад их болсон 6 зүйлийн адаг 6-ах нь могон бэлчээрт хумгийн тоосонд хуримтлагдсан шар ус гисэх цагаар залгалтаа хийдэг, битүүнэ хийдэг. Энэ Хеттийн ёсыг дагаж байгаа нөхцөл байдлыг сануулж байгаа. Тэгэхээр би одоо та нараас нэг юм асуумаар байна л да. Та нар яг одоо могоо жилийг өргөжлүүлээд байгаа мó? Морин жилийг өргөжлүүлээд байгаа мó? Нөгөө шинэ он гэж сүйтгэнэдсэн үйл процесс одоо юу болсон бэ? Хэрвээ та нар цагаан сар гэх зүйл хэргийг яг одоо энэ 2 сарын 17-нд хийх юм бол эн чинь могоо жилд хамаарна. Могоо жилд хамаарна. Ягаад гэхээр энэ бол могоо жил бол 6 дахь их болсонд хамаардаг учраас морин жилд бол энэ үйл явдал хамаарахгүй. Тэгэхээр морин жил эхлэх юм бол ялангуяа гал морин жил эхлэх юм бол
ер нь дорны соёл иргэншлийг Монгол оронд зогсоох шаардлага үүсдэг. Тэр дорны соёл иргэншлийг Монгол оронд зогсоох ажиллагааг бар жилд багтаж Есүкабаатар хийж байсан 1170 оны бар жил тохиож байгаа үйл явдлууд юм. Тэгэхээр тэр юу хийсэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр Өөлөн их бол Есүкабаатрын удамд Ахмад Бэр байсан. Тэр Ахмад Күүгээ гэрлүүлэхдээ Алтан Бэрг нь Ахмад Бэргэн болсон. Тэ. Одоо манай баруун Монголд бол Күүг гэрлүүлэхэд эцэг эх нь биш. Бэр бэргнүүдийн ажил болдог. Одоо яаж хувцлах уу, яаж одоо шинэ бэр өгдөх уу, яаж нөгөө хадаг яндар тавих барих тэр бүх асуудлыг бол бэр бэргнүүд хийдэг. Тэ. Тэгэхээр энэ үйл хэргийг бол Өөлөн их Алтан Бэргний төрийн ёсыг эхлүүлж бэр бэрийн ёсыг мөн хамтд нь эхлүүлсэн. Энэ бол 1170 оны маш онцгой содон үйл явдал бол Есүкабаатар Ахмад Күүгээ гэрлүүлсэн. Тэгэхээр одоо та нарын ойлголтоор нэг айлд очиод нэг хадаг тавиад одоо охины чинь гуйж ийн гэж яваагүй. Нөгөө Туваагийн нутагт авсан одоо Чингис хааны тухай кинон дээр гардаг шиг хэдэн хүүхнүүдийг ингэж зогсоож хөлийг харж агаад энэний хөлийг тэгшгийн юм эсвэл энэний хөлийг бадрын хүчтэй булчинлаг юм гэж бэр гуйгаагүй. Бэрийг бол аль хэдийнэ одоо товлцсон байгаад тэгээд Өөлөн ихийн удмаас гэж хэлсэн. Тэр олон хүн болвол энэ яг энэ үгэн дээр одоо их эмзгэлдэг. Ялангуяа энүүн дээр бол цус ойртолтыг их ярих дуртай. Үнэн хэрэгтээ энд ямар одоо холболт үүсэж байна уу гэхээр Цэнгэг усны ай савд их гүүгийн бэр бэргний шин он тоол эхэлж байгаа. Түүнээс биш яг одоо цусан төрлийн ахан дүүс хоорондоо гэрэлж байгаа процесс биш юм аа. Тэгэхээр энэ 1170 онд эхэлж байгаа Монголын нууц товчон хамгийн идэвхтэй түүх гэж ярив. Идэвхтэй түүх. Түүний өмнөх түүх бол одоо домгийн чанартай байсан, тийм ээ. Тэгэхээр энэ Есүкабаатар одоо Ахмад Күүгээ гэрлүүлээд тэгээд өөрийнхөө анхны худ ураг ойрдуудад нэгэн даалгавар өгсөн байдаг. Бүгд мэднэ. Монголын нууц товчог шууд одоо утгаар нь ойлгох юм бол нохог хорих үүргийг ойрдуудад өгсөн байдаг. Үүгээр Тэмүүжин Чингис хаан мөн Есүкабаатар түүний өр хойчос ноходтой шууд харьцдаггүй. Ноходтой шууд харьцдаггүй буюу нохоо цаг, нохоо шээх газарт шууд харьцдаггүй. Харин тэр газрын захирагчид үйл хэрэгээ үргэлжлүүлэх боломжийг олгодог байсан гэж ойлгох хэрэгтэй. Тэр Монголын нууц товчог бичсэн болоод үлдээсэн үндсэн шалтгаан бол 1240 онд Дөрөвдийн Дөргөн хатан Бээжин Кэттед Даатунд Кэттийг захирч байсан тэр Дөргөн хатны хаанчлалыг баталгаажуулсан гэдэг эцсийн дүгнэлтийг шинж ухаанд танин мэдэх шаардлага үүсэж байгаа. Яагаад гэхээр 1240 он. Энэ бол